За сайн байцгаана уу. Master Foods компаниг гүйцэтгэх захирал Дэлгэр Цулан байна. За Master Foods компани Max Group-ийн ахтагч бизнесүүдийн нэг бол хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За нийтдээ 400-аад ажилтнтай хоол үйлдвэрлэлийн 3 үндсэн чиглэлээр бизнесээ хөгжүүлээд явж байна. За хоол үйлдвэрлэл үйлчлэгээ буюу үйлчлэгээний чиглэлээр Nama брэнд, Бэрлэн Зог брэнд, Ардын Маш гэсэн 3 үндсэн брэндээр ажилладаг явж байна. Нийтдээ 8 салбартаагаар үйл ажиллагаа явуулж байгаа. За хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр амжилт гэд брендийг зах зээл дээр таниулаад явж байгаа. За сүүлийн 2 жилийн хугацаанд сүлжээ дэлгүүрүүдэд борлуулалтаараа тэргүүлж байгаа 3 брендийн нэгээр шалгарсан амжилттайгаар ажиллаж байгаа. За мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл маань дотроо Nama брендийн хоол үйлдвэрлэлийн бэлтгэцийг болон Бэрлэн Зогийн хоол үйлдвэрлэлийн бэлтгэцүүдийг бэлтгэдэг. За 3 дахь доголдох чиглэлүүдийн нэг маань уулуурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад Catering, Camp Service-ийн үйлчлэгийг үзүүлж байгаа. За энэ чиглэлээр манай бараг ажилтнуудын 40% бас яг энэ талбарт ажиллаж байгаа. Манай үйлдвэрийн энэ хэрчилтийн өрөөнд ороод ирсэн байна. Энд мах хэрчил болон бүх төрлийн гулайш, цөөвөн бүтээгдэхүүнүүд энэ өрөөнд үйлдвэрлэгддэг. За манай махнууд гарал үүслийн бичгтээ шинжилгээнд тогтмол хамгаалдаг бөгөөд Амжилт брендийн бууз баншаа гараар татаж хийдэг. Амжилт брэнд нь 20 нөхрийн махтай бууз, банш, хуушуур, бүрэнхийн мах нагид бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Одоогоор бид бууз болон банш үйлдвэрлэх хэсэгт ороод ирсэн байна. Энэ хэсэгт манай баг хамт олон хоньны махаа гараад татсан буузаа хийж байна. Хоньны махаа гараад татдаг учраас амт нь илүү шүүслэг, зөөлөн гэрийн амтын мэдрэмжийг илүү төрүүлдэг. Өдөрт бид 500-600 кг буузаа үйлдвэрлэн дараа хүргээр 26-аас 30 градус буузыг 120 минут, баншийг 60-аас 90 минут хүргүүр хадгалан хүргэдэг. За манай үйлдвэр нь Амжилт брэндийн хадаа чанарыг баталгаажуулах зорилгоор ийм металл илрүүлэгч ажилладаг байгаа. Энэ нь болохоор бүтээгдэхүүн дотор гадны биет орсон эсийг тодруулдаг. Энэ нь туршилтаар зис, нэрж, төмөр гэсэн юм зүйлүүд байгаа. За одоо бүтээгдэхүүнүүдийг явуулаад за металл байхгүй тохиолдолд ингээд гарна. Металл илэрвэл дотор нь гадны биет орсон байвал ингээд дуурна. Дуурах цаслаа гэсэн. Манай Master Foods компани маань дотооддоо орлого бүтээгдэхүүн бид нар үйлдвэрлэж байгаа. Мөн бидний зорилго дээр дэлхийд гарах түргэн хоолны сүлжээ брендийг бас өдөр болгон хөгжүүлж байна. За манай цех маань болохоор гарал үүслийн бичгтээ эрүүл мэндийн чанарын стандарт нээсэн дахианы махаар хэрэглэж хүргэдэг. Мөн салбар сүлжээ хоолны газар сүлжээ дэлгүүрүүдээр хүлдүү махан бэлдс буюу одоо ийм терияки дахиа хийж байгаа. Энэ маань болохоор Япон маягийн соусаас соуслаад хүлдөөгөөд шууд хэрэглэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэсэн. Одоо манай амжилт маань болохоор нийт 16 нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгүүрүүдээр худалдаалагддаг. Лабтар балтгоо маань болохоор 7 салбар түргэн хоолны сүлжээ, хоолны гадруудын бэлтцийг хангаж ажиллаж байгаа гэсэн. За мөн одоо манай лабтар галтгоо маань бол чанар стандарт нээсэн одоо ISO 9000-ыг нэвтрүүлээд бид нар хэрэглэгчдээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд эрүүл ахуйн стандартыг аюулгүйсээр мөрж ажиллаж байгаа. За мөн манай лабтар галтгоо салбар 7 түргэн хоолны сүлжээ Nama Бэрлэн Зогийн одоо бүх бэлтцийн 80%-ийг манай лабтар галтгоо хангаж ажиллаж байгаа гэсэн. Нийт Master Foods компани ажилчдаа ажлын амжилтыг хүсье.